За сайн байцгаана уу? За энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ. Хоёрдугаар чекпоинтод авцсан. Тэгэхээр одоо энэ family 2 болон телефоныг үзэх юм байна. За тэгэхээр family 2-ыг хий. Нийтдээ 4 хичээлтэй. Хай. Хай. Зи. Хай. Л. Зи. Л. Хоёр хооронд төгстэй байна. Зи. Хайз. Хайз гэдэг нь ихтэй үгтэй л. Лян гэдэг нь хоёр гэсэн үг. Хосороо байдаг юм. Тоош хэрэгтэй. Хайз гэхээр хүүхдүүд. Хай. 李老师有2个弟弟。 李老师有2个弟弟. Ли багш 2 弟弟эрэгтэй дүүтэй. Teacher Lee has 2 younger brothers. За 2 子 хайз хоёр нийлээд хүүхд болно. хайз хурдан бай гэдэг нь цагаан билүү 100-ын тоолоо. 我们有2个洗手间。 Woman бид have 2个 хоёр 洗手间 我们有2个洗手间。 我们有2个洗手间 We have 2 bathrooms. За 2 хоёр гэсэн үг. Хай зи хоёр нийлээд хүүхдүүд.快хурдан бай. 他们有几个孩子？ 他们有几个孩子? Энд чи гэдэг нь цөөхөн мэдээж хүүхэд вэ гэхээр хэдэн хүүхэдтэй вэ гэхээр цөөхөн хүүхэдтэй байж дараа 10-ын дотор. За тийм болохоор жиго гэж асууж байгаа. Ондоо олон юм байсан бол дуушаа ч юм уу те. Хэдэн насмаас асуух ч дуушаа гэж асууна. Харин жоохон хүүхэдтэр бол бас жигээр асууж болно. Та мен有几个孩子? How many children do they have? Тэд хэдэн хүүхэдтэй вэ? 李老师有2个弟弟。 Ли老师有2个弟弟. Ли багш 2 эрэгтэй дүүтэй. За Ли老师有2个弟弟. 王医生也有2个孩子。 王医生 王эмч也 бас 有2个孩子. 왕 эмч бас 2 хүүхэдтэй. За хятадтай болуулаад Dr. Wang also has he болохоор has 2 children. 我有3个孩子。 我有3个孩子. I гэдэг гэдэг нь би有 have 3 3 гэдэг гоо гэдэг нь болохоор тоолох үг. Тэгээ хайзи би 3 хүүхэдтэй буюу I have 3 children. 他没有孩子。 他没有孩子. Тэр эрэгтэй хүүхэдгүй. He doesn't have any children. He doesn't have children. За ингээд ихний хичээлийн амжилттай гавлаа. Нэг ч алдаагүй 5x би 19 дэх өдрөө хятад хэлийг алгасалгүй хийлээ. За хоёр дахь хичээл
儿 R эхнийх нь энэ R нь болохоор Joe гэхээр Joe гэдэг нь this буюу энд гэсэн үг. Joe болохоор Joe гэдэг нь энэ гэсэн үг. Англиар бол this гэсэн утгатай. Joe болохоор энд буюу англиар here болоод байгаа. Тэгээд бас na гэх юм бол тэр гэсэн үг. Тэгээд nar гэх юм бол тэн. Тэгэхээр одоо байрлал заасан юм болж хуурж байгаа үг. New гэдэг нь болохоор эмэгтэй гэсэн үг. Та гэдээ байгаа шүү дээ. Тагийнхаа урталд ийм энийг бичих юм бол эмэгтэй та буюу she болж байгаа англиар тэр эмэгтэй. За new энэ юугийнхаа дээр зүгээр иймээсээ гадна дахиад юм хоёр цэг байна. Энэ хоёр цэг нь болохоор ü урталтаа дахиад итэй юм шиг new гэж уншиж байгаа. Sway. За одоо энэ дээр насны талаар нас гэсэн үг баха sway гэж. За song. 儿子 Arz гэвэл эрэгтэй хүүхэд юм байна. New R гэхээр эмэгтэй хүүхэд юм байна. New R гэхээр эмэгтэй хүүхэд. Arz эмэгтэй хүүхэд. Hais гэхээр хүүхэд. За R 女儿 New R 他几岁 Та几岁 岁 Sway гэдэг нь age буюу яг одоо бидний харуул нас гэсэн үг. Нien гэдэг нь болохоор жил. Та sway гэдгээр how old is he? Яг гэвэл та нь урталтаа newтэй биш. Арай ондоо ядуу болохоор эрэгтэй байгаа болохоор. За sway. Нас гэсэн үг. Sway. З儿 R. За R бол олон янзаар хэлж байгаа. New гэдэг нь эмэгтэй. 还 Хай. 他们没有女儿 За new 女 эмэгтэй гэсэн утгатай. R гэдэг нь болохоор дангаараа утгагүй одоо янз бүрийн хориосон залгаалan гэж боддог юм байна л да. За та минь may яв new R тэдэнд охин байхгүй. They don't have daughter. За they don't have daughters гэж эс бичээд олон доктор бичих хэрэгтэйсэн байна. За sway 岁 нас 女 new эмэгтэй. 子 Z. За одоо тайлбар нь мэдэхгүй. R. За муу дугны хаталт залгадаг. Лян хоёр. 你们有几个儿子 Ними яв жиг арз. За тэгэхээр чи хідэн арз гэдэг нь эрэгтэй хүүхэдтэй вэ? Хідэн сонтой вэ гэж. How many sons do you have? Хідэн эрэгтэй хүүхэдтэй вэ? 我的姐姐24岁 Водо. Яа хятад гарч ирэхгүй байна. Энэ shift-ээр дарахаар энэ бас цөлөгддөг юм байна. Англи юу гэд. За водо. Чи 我的姐姐24岁 R she 我的姐姐24岁 R she sway 24 настай. R she sway 我的姐姐24岁。我们有一个女儿我们有一个女儿。New R гэдэг нь охин. 我们有一个女儿 Тэгэхээр we have a daughter. Буруучтэй жижиг тайпо гаргасан байна. H-ийнх нь байрал гаргасан байна. Ньо арзма. Арз гэдэг нь New арз эрэгтэй хүүхэд гэсэн үг тийм. Чамд хүү байгаа юу? Эрэгтэй хүүхэд байгаа юу? Do you have a son? 我的女儿17岁
我的女儿манай охин. За миний охин. My daughter is гэнтэй.我的女儿 she 我的女儿17岁。 17岁 17 настай. 我的姐姐24岁。我的姐姐24岁。姐 их чинь гэсэн үг юм байна. My older sister is 24岁 буюу 24 years old. 我们的儿子在美国。我们的儿子在美国.我们гэхээр бид очиж байгаа. Тэгэхээр our兒子son is in USA. The USA. Our son is in the USA. 他们没有女儿。他们没有女儿. Тэгэхээр they don't have a daughter. За түрүү нөгөө they don't have daughters гэсэн тэгэхээр уталтай a ятгтай бол болох байх. Тэгэхээр болж байна. За ингээд 2 дахь дасгалыг нийлээ. За одоо 3 дахь дасгалыг нийцгээе. За 10 XP-тэй. За 28. Биш 3 минут бонустай. Нийт 13 XP авлаа. 胀 3 дахь нь болоо. фу Нэгдэх нь үж. Фу. За мэдхгүй ханцнууд өвч байна. фу Тэнгэр гэдэгтэй нэг төртэй юм байна. Тиан гэдэгтэй. Тэгтээ дээшээгээ илүү гарцсан. Дээдлийнх нь эхний хөндлөн зураас нь богинохон 2 дахь нараа урт. За тэр босноод адилхан. Дээшээ илүү гарах юм байна. Чи. За чи нэгдүгээр үг. Husband. За одоо эхнэр нь. 妻子 Cheese гэвэл эхнэр юм байна. 妻子 Cheese багт бислэг. 丈夫 Жан 丈夫 гэвэл 丈夫 儿子丈夫 Жан. Инглихтэй бичижсэн Жан гэхдээ. За чи. Cheese. 妻子 Энэ нөө яг хайз гэдгийн зүй бас яг ижилхэн бичигдэж байна. Cheese. Жан. Суй. буюу нас гэсэн үг. За дараа 즈. Дараа нь фу. Жан. 七 чи. 那是不是你的妻子？ На ши буши нидо чиз. За чиз буюу бяцлаг гэдэг шиг сонсогдоод байгаа үг бол эхнэр гэсэн үг. На ши буши гинэ.不 Isn't биш үү гэсэн үг юм байна. Is it your? Тэр чинь эхнэр юм биш үү гэж байгаа юм байна л да. На ши буши нидо чиз. Инхээр нааши буши ямар нэг маа энтер гэсэн асуух үг байхгүй ши буши гэхээр асуулт ч юм мөн юм уу биш юм уу гэсэн асуулт болж байгаа юм байна. Тэгэхээр is that на гэж болохоор that жоохон хол байгаа юм байна. Is that your wife? Тэр чиний нөхөр үү? Биш эхнэр үү? Чиз. За чи ань чин фу нөхөр жан фу гэж байгаа. Жан хай хүүхэд лян хоёр. 你的丈夫是不是美国人？
니더 장푸 시부시 тэр мөн үү, тийм мөн үү гэсэн одоо to be дээр асуулт тавьж байна. Нэг тийм юм уу? Бүши, ниши бүши мэйгоран. 니더 장푸 чиний нөхөр is your husband American? гэсэн. чиний нөхөр Америк юм уу? 她的丈夫是中国人。 她的丈夫是中国人.她的гэхээр эмэгтэй та таны тэр эрэгтэй нөхөр тэгэхээр she гэдэг чинь хуваар хараа possessive there here. A husband is Chinese. 你的丈夫是不是美国人？你的丈夫你的丈夫是不是美国人？ 是不是美国人? чиний нөхөр чинь Америк хүн үү? 你的丈夫是不是美国人? 你的丈夫是不是美国人? 那不是我的丈夫。那不是我的丈夫. тэр миний丈夫нөхөр биш ээ. That is not my husband. 我的妻子是美国人。我的妻子是美国人. миний妻子эхнэр my wife is American. Америк хүн. бу гэж байхгүй тий. 我的妻子是美国人。我的妻子是美国人. 这是不是王老师的妻子？这是不是王老师的妻子? Энэ Ван багшийн эхнэр үү гэж байна. Тэгэхээр is this энэ гэх юм байна. Is this teacher Wan's wife. 丈 зөв байна. Жан. За Жан Фу гэх юм бол нөхөр гэдгийн уртлын Жан Фугийн Жан байна. За 10 XP юу санийх тэр нэг ч алдаагүй байна. 5 XP авлаа. За family 2-ийн. За 4-р хичээл. 他 狗 гэдэг чинь нохоо байна. Нохоо. Мау гэхээр юу вэ? Мор. Та ма dog. 狗 зөв байна. Go гэдэг нь Мау. нохоо. Мау гэдэг нь Go. муурны имээр эхлээд go. Нохоо. Go. За ингээд урагшаа бүх хийцэн юм шиг юм ханцтай. Артлынх нь байсан баг та. Дөрөвдөх нь байжээ. За эхлэл нь хоорондоо адилхан юм байна. Төгсгөл нь доотлолтоо дөрвөн квадраттай юм байна. Мау. Энэ нь муур байсан юм шүү дээ. Муур нохоо хоёрын эхлэл нь хоорондоо адилхан юм байна. За муур нь дотроо 4 квадраттай. Хулгана биш ээ. Нохоо 1 квадраттай. Тэгээд дөөч. 他爱不爱喝牛奶？ За та. 他 та гэдэг нь энэ та нөгөө ит гэсэн үг юм ба шүү дээ. Хи шиг мэдж байгаа итийн та нь болохоор энэ юм байна. Та ай бу ай хөө нюнай гэхээр ай бу ай дуртай юу дургүй юу? Та зүгээр дуртай юу гэж асууж байгаа юм байна л да. Уух тэгээд нюнай буюу сүү, үхрийн сүү. Үхрийн суух дуртай юу гэж байна. Is it like to drink? Does it гэх юм шиг байна. Асууж байгаа. Present simple дээр ер нь байнга хийдэг зүйл нь асууж шүү дээ. Is it like to drink milk? За does it love гэсэн ч болох юм байна. Is it like? Does it like? Does it love? Аль нь болно. За go гэдэг чинь болохоор нохоо болохоор дотроо 1 квадраттай буюу 2 тонн.狗
За 3 дахь нь болохоор мау юу муур. За 4 дахь нь мэдэхгүй да. Эхнийхэн ч мэдэхгүй. За та буюу idioms-ыг хэлж байгаа. Go нэг квадраттай. Go нохой. Мау 4 квадраттай. Муур. Хай. Цэ. Хайцэ. 他吃鱼也吃饭。 Та чи 유 е чи фан. It eats fish. За энэтэй нохой ч юм уу муур ч юм уу. It eats fish. Also 也 as well as бичиж. Түрүү энэ дэр бас also гэж бичсэн чинь алдсан. Also eats fan гэдэг нь будаа л. Fan будаа хоол гэсэн үг юм байна. Eats за and also as well as eats. За and also rice гэх юм байна. Чи энэ лян 2 гэсэн үг. Go нохой та it 猫 муур. 那是王医生的狗。那是王医生的狗. На ши гэдэг нь тэр бол Ван Ийшин эмчтэй. Тэгэхээр эхлээд доктор гэдгээ батчна. Тэгээд дараа нь Ван доктор Ван's dog. 他6岁。 Та Лю Суй. Тэр Лю гэдэг чинь 6 настай. Та Лю Суй. It is 6 years old. 这是谁的猫？ Joshi Shade-ма. Shay гэдэг нь одоо хин гэсэн үг. Shade гэвэл хинийх гэсэн үг. Mao гэвэл муур. Тэгээ Joshi гэдэг нь this is. Энэ хиний муур вэ? За нэг англи болгоод whose cat is it? Хиний муур вэ? Is this. Одоо энэ гэж болохоор this. 我的猫9岁。 我的猫9岁. Миний муур 9 настай. My cat is 9 years old. 这是我们的猫。 这是我们的猫. Энэ бол за this is woman гэх юм бол бид woman дөө гэх юм бол бидний буюу our cat мау. This is our 我的 cat. 狗在哪儿？ 我的狗在哪儿? 我的狗 my dog буюу миний нохой зай оршин байх. Тэгээд хаана байна вэ? Англиар бол where is my dog? 这不是我的狗。 这不是我的狗. Энэ миний нохой биш ээ. This is not my dog. 他6岁。 Та Лю Суй. It is энэ 6 настай. It is 6 years old. It is 6 years old. Мao 4 квадраттай. Уртл нэг юм сөртгөр. Дөрөвдөх нь Мao. 他吃鱼也吃饭。 За энэ түрүүний алдсан юм гарч ирж байна. За it eats fish and also гэсэн байна. And also food. And also food тий. За ингээд family 2 гэдэг энэ дээр хэвлээ. Эхнэр гэж үзсэн. Эхнэрийг болохоор cheese, Жанфу нөхөр, тэгээ Mao муур өөрийг үзлээ. Go нохой, тэгээ Sui гэд нас хэлж сурлаа. За family 2-ыг одоо ингээд level 1-тэй аваад хитэмтэй болчлоо. За энэ чинь хэдүүлээ ингээд more гэдээ тарах юм бол dictionary words гэж байна. За энийг шинэ тав дээр нэгээд харъя. За Duolingo.com words. За миний сурсан үгнүүд гарч ирэх байх гэж бодож байна. Тэгвэл одоо би ямар үг мэддэг болсноо. Ингээд харчээ. За ер нь л ихэнх нь
нэг алдахгүй байгаа юм байна. Энэ дээр алдсан байна. Энэ ямар хандсан бэлээ. Дээр нь дараад харж болох юм байна. Ханар гэсэн үг юм байна. 百 Бай. 百百 Бай. Ханар гэдэг хандс дээр жоохон таарах юм байгаа юм байна. Space link гэдэг дээр энийг уг нь энийг алдаад өчөөд байсан байна. Гэхдээ энэ ч нөгөө өөр нэг юм бөөнхий гаргаж ирсэн шүү дээ. Түрүүний тэр тооны хичээл дээр тэр бөөнхий хандсаг энд байна. Яг нойлын тоош мөртлөө бөөнхий. Энэ энийг өчигдөр хийсэн. Ингээд хэдэн өдрийн өмнө хийснээр бас гарч иж байгаа юм. Энэ link гэдэг хандсаг би бичээгүй 2-7 хоног болж байгаа юм байна. За нийтдээ 144 хандсыг бол одоо би мэддэг болсон байна. Энэ 19 хоногийн хугацаанд энэ дээр бол эзэмшсэн байдлыг харуулж байна.